Надад нэг асуулт байна. Хэрвээ та амьдралынхаа нэг мөчийг дахин мэдэрч амьдрах боломж гарах бол та ямар мөчийг давтах вэ? Та ямар цаг үе рүү буцаж очимоор байна вэ? Хариулаад үзээрэй. Энэ асуултыг асууснараа бид нар хэд хэдэн зүйлийг хийнэ. Энэ асуултын хариултаар нэгт нь биднэрт аз жаргал, зугаа, таашаал, бидний тархинд янз янзын байдлаараа гүнзгий мэдрэмжээр, эерэг мэдрэмжээр хадгалагдсан тэр дурсамжийг эргэж сэргээхэд биднэрт нэмэр болно. Амьдрал болсон иймэрхүү гой дурсамжуудыг эргэж сэргээснээр бид нар талархах, амьдралынхаа болж буй, бүтэж буй зүйлээ эргэж санах, өөртөө нэг жоохон ч гэсэн тэр нэг эерэг энергийн хатгалгааг өгөх тэр боломжийг энэ асуултын хариулт биднэрт олгоно. Гэтэ тэргээр зөвхөн зогсохгүй. Дараачийн энэ асуултын хариултыг биднэрт олгох зүйл нь би ямар зүйлийг амьдралд давтаж хийвэл гоё вэ? Яг гэвэл тэр зүйл маань яах аргагүй надад таашаал авчирсан, яах аргагүй надад аз жаргалыг бий болгосон ийм зүйл байт юм байна. Тэгвэл би яаж тэрийг ирээдүйдээ өнөөдрийн цаг дээр давтаж анхааралтайгаар, санаачлагтайгаар дахиж өөрийнхөө амьдралд бий болгож болох вэ гэдгийг чиглэлийг биднэрт өгөх ёстой. За хариулаад үзээрэй. Эдгээр асуултуудын хариултыг өөртөө цаг гаргаа өглөөний кофегоо ууж байхдаа, өдрийн зайд кофегоо ууж байхдаа бал цаас бариад эсвэл гар утасныхаа note app дээр хариулаад үзээрэй. Энэ бодлуудыг бодох, энэ асуултуудыг асуух нь бид нэр өөрийгөө таних том алхмуудын нэг болох байгаа шүү. За хариулаад үзээрэй. Тэгээд эдгээр асуултуудыг би өнөөдөр өөрийнхөө балиор өдөр бот 2-оос та бүхэнд асууж байгаа шүү. Бот 2-ын 216 дугаар хуудас руу орох юм бол би яг ийм байдлаар бэлдсэн 100 асуултыг танд номдоо бичсэн байгаа. Орж үзээрэй. За ингээд дараагийн видеогоор уулзцгаая. Балиор өдрөг байцгаарай.